За үзэгч бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын нийслэл Улаанбаатар хотод 18 цаг 3 минут болсон. Энэ цаг мөчид ТV телевизийн 1-р сүлт таны радио FM 103.6 дэлгэн хамтарч Монгол комент нэвтрүүлгийг орон даяар шууд эхлүүлж байна. Үзэгч бүхэн өөрсдийнхөө үзэл бодлын эндэрт тавтаа мөрөлцгөө хэмээн өрий. Шин сар гарч байна. Бас нэлээд олон асуудлууд бас эх оронд хүлээгдсэн олон зүйлсүүд бас яригдаж хилэгдээд эхэлж байгаа шиг байна. Энэ парламентын бүрийн эрхийн хугацааны сүүлийн жилийн намрын чуулган үндсэндээ эхэлчих шиг боллоо. Хэд хэдэн гол асуудлууд яригдж байгаа юм байна. Их хурлын даргын өнөөдөр чуулганы нээлтэн дээр хэлсэн үг бас нийгэмд нэлээд томоохон одоо дулаан гэх юм да иймэрхүү зүйлсийг үйлчлэгцээ явж байгаа. Энэ бас их оронд хийж байгаа хэрэгжиж байгаа болгож байгаа бүтээж байгаа бүтээн байгуулалтуудын асуудлаас эхлээд болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг нь үзэгч тавхуудын санал оролцоотойгоор хилэлцэн ярилцъя гэсэн бодолтойгоор Монгол комент хаягуудыг нээгээд бэлэн байна. За өнөөдрийн төвшөнд яригдсан гол асуудлуудыг бүжээнэг багцлаад үзэгчдэд дуулгаач. За өнөөдөр бол 10 дугаар сарын 1 за Ахмадын баярын өдөр гэж яригдж байгаа. За Монгол улсынхаа түүхийг бүтээн босголцсон нийт ахмадуудаа бас энэ өдрийн баярын мэндийг хүргье. За 10 дугаар сарын 1 бас өөр юугаар онцлог болж байгаа гэхээр ерөнхийдөө улс төрийн уул амьсгал идэвхжиж чинь гэж болж болно. Улсын хурлын хамгийн сүүлээс 2 дахь буюу хамгийн отхон намрын чуулган өнөөдөр нээлтийг хийлээ. За энэ дээр гол яригдсан асуудал бол за цэцтэй холбоотой асуудал ерөнхийдөө яригдлаа. Нөгөө Улсын хурлын засгийн газрын гишүүнийг үүрэгт ажиллаас нь татан болгох асуудал дээр цэц бас хориг тавьдсан энэ асуудал дээр гишүүд хэрхэн яаж хүлээж авах вэ гэдэг зүйл өнөөдрийн турш маргаан дагуулсан хэвээрэл байнгын ороонууд дээр хуралдаанууд боллоо. Тэгээд яг нарийн нэг шийдэлтэй чадаагүй л явуулж маргааш үргэлжлүүлээд асуудлууд бас шийдэгдэж явах бах. За өөр нэг яригдж байгаа зүйл бол төсвийг бас нэлээд танах сонсогдож байна. Гэхдээ 2016 оноос гэдгээрээ гинэ. Одоо хоёрын хооронд нэг 8-9 сар үлдсэн учраас одоо дэд сайдуудтайгаа явдгаараа явъя. За энэ данхар бүтцтэйгээ байдгаараа бай. За бүсээ чангалахыг нь бол ард түмэн чангалаад яваа гэсэн иймэрхүү ур амьсгал явж байна. 8-9 сар ч биш л тийм ээ. Одоо энэ зон дахад бол нэг 3 сар л биш үү? 2 сар гарсан явцаал. Тэгээ нэг 5 сар ч юм уу. За тэгээд 2016 оны 8 дугаар сараас эхлээд ерөнхийдөө 9 яамтай байхаар төсвийг одоо сангийн яамнаас оруулж ирнэ гэдэг зүйл яригдсан юм сураг сонсогдож байна. За 18 цаг 5 минут үзэгч та бүхэн бас цагаа тааруулаад дэлгэцэндээ ордоод суугаарай. Өнөөдрийн Монгол комментүүд бас тодорхой шалтгаанаас 2-3 минут дотор дэлгэцэн товч байх гэж хичээе. Тодорхой байх гэж ирмэлзье гэсэн бодол байна. Нэвтрүүлгийн урайг бидэнтэй хамт хэлээрэй. Монгол коммент нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Монгол комментэд нэгцгээе. За Ахмадын баярын өдрөө 10 дугаар сарын 1-ний өдөр энэ тэнд бас ахмадуудтай хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ улс их орны чинь түүхийг бүтээсэн босгосон Монгол улс их орн гэх туурга тусгаар их орныг бий болгоход байхад оршин тогтноход одоо хүч хөдөлмөр хөлс чадал оюун нийлбэг бүх зүйлээ зориулан зарцуулсан тэр их олд амжилтын эзэдийг бас өнөөдөр алдаршуулж хүндэтгдэг жилдээ ганц тохиодог энэ өдөр. За улс төрийн нам эвслүүд бол бас ахмадуудаа хүндэтгэж хүлээн авч бас одоо тэр ач буйныг нэргэн санаж гар цайлгаж одоо үндсэндээ нэг өдөр бас нэг ахмадуудыг арай нэг жоохон өөдөө дэшээ гэсэн ийм гэрэл гээтэй үйл явдлууд өнөөдөр нийгэмд нэлээд их боллоо. Монгол комментийнхэнд би бас нэг талархлын сэтгэлдлэр эхлүүлэе гэж бодсон. Энэ тэнд бас олон байгууллагууд ахмадуудаа хүлээж авч хүндэтгэд үзүүлж байгаа шиг байна. За энэ дотор нийслэлийн Баян зүрх дүүргийн наран цэцэг даргатай мэрэгжлийн хяналтын хилтэс бас ахмадуудаа хүлээж авч хүндэтгэд үзүүлж ойн дүүргийнхээ ойн нэрмжид медалийг гардуулсан бай. Энд бол бас маш олон буурлууд бас баярлаж талархснаа хэлээд энэ мэрэгжлийн хяналтын Баян зүрх дүүргийн мэрэгжлийн хяналтын хилцээний хамт олонд бас ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж ирснийг Монгол комментээр дамжуулж өгөөч гэсэн уламжилж өглөө. За цаашдынх нь ажил хөдөлмөрт тус өндөр сайхан амжилтыг хүсье. 10 дугаар сарын 1 өнөөдөр бас ямар ач холбогдолтой өдрийн гэхээр нөгөө нийслэлийн албан журмын татвар гэж юм чинь албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Тодорхой чиглэлүүдээр иргэдэд оноох энэ татварын хувь хэмжээ бол хамгийн дээд хэмжээгээр батлагдсан 1% гэж. За энэ хүрээнд бас өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал маргаан мэтгэлцэн бол намжихгүй хിവэрээ үргэлжилж байгаа. За эдгээр асуудлаас гадна бас өнөөдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлж байгаа хэд хэдэн хууль журмуудыг бас мэдээллийн цахим сайтууд иргэдэд танилцуулж тайлбарлаж ойлгуулах гэж хичээж ирмэлцсэн байна лээ. За эдгээрийг мэдээллийн цахим сайтуудаас боломжийн хугацаанд ингээд товчхон урьдаад авъя. Улс их оронд хийж хэрэгжиж байгаа бүтээн болтын ажлуудаас өнөөдөр онцлог хэд хэдэн зүйл байсныг залууцэг.com нүүр хуудсан дээр байршуулсан байна. Бүх дүүргийн эхчүүдэд төрөх боломжийг олгож байгаа амгалан амарчих газар бол өнөөдөр таалга нээж байна. Нийслэлийн Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү томоохон төрөх хэмжээг бол үндсэндээ 250 ихийг нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл их нэлтгсэн эрдэм шинжилгээний төв. За нэгдүгээр төрөх гэдэг энэ томоохон клиник эмнэлгүүдтэй дүүх үс хэмжээний нэг ийм том
төр хэмнэлгийн асуудал бас шийдэгдэж байгаа шүү гэдгийг үзэгчдэд бас баяртайгаар уламжлая. Нэг хоолоо бэлтгэхээр хүнсээ бэлтгэхээр саваа бэлтгэж нэг үг байдаг шүү дээ. Яг энэтэй адилхан монголчууд 3 саяуллаа боллоо гэж омгч жогсчихсэн тэр үе саяхан. Гэхдээ тэр Монгол улсын ирээдүйн эзэн болж шинээр Монгол улсууд иргэн болж мэдлж байгаа улсуудаа хаана хүлээж авах вэ гэдэг асуудал хүнд асуудал хэвээрээ байгаа. Амгалан төр хэмнэлэг ашиглалтанд орсноороо энэ асуудал 100% шийдэгдэж байгаа юм биш. Гэхдээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр чамлахаар чангатах гэж энэ зөвхөн Баянзүрх дүүргийн эхчүүд харьяаллын дагуу очиж төрөх биш. Тодтогч хэлье. Нийслэлийн өнцөг болон бүрээс хүсвэл одоо хэний ч одоо ихнэр хүссэн үедээ ирж амарч нэралах энэ боломж болцоо олдож байгаа гэдгээр их ач холбогдолтой байна. Хоёрдугаар сүүлийн хэдэн жилийн туршид ерөөсөө төсвийн хөрөнгө оруулалтаар төр хэмнэлэг бариагүй. Нэгийг завдсан, яармагт цагдсан. За энэ бол харин богино хугацааны томоохон бүтээн байгуулалт байсан шүү гэдгийг би онцлж бас нэг уламжлах гэсэн юм. 5 жил гацсан юм байлаа энэ бол. 5 жил гацаад өнөөдөр өвөг талгааны зүрхөө татж байгаа имлэг юм байлаа. За нөгөө өрөөндөө нэг 5 зургуулаа шахацалтай коридортой байдаг гэдэг асуудал бол энэ шийдэгдсэн өрөөндөө хоёулаа байх юм байлаа. Хоёр их байна одоо тэр зураг нь байна. За тэгээд 1.5 сая Америк долларын Японы хөрөнгө оруулалтаар одоо техник тоног төхөөрөмжөө би болгосон гэсэн мэдээлүүд бас давхар явж илээ. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан гэж байна л да. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Гэхдээ зүгээр эхний ээлжинд бол 150 ортой гэсэн ийм мэдээлэл байна. Энэ дээр бол ариун гишүүн бас ярилцлага өгсөн байсан. Амгалан төрх хэмнэлэг бол уг нь 250 ортой байхаар зураг төслөөр хийгдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрх эхчүүд ачаалал нэмэгдсэн үед нэмэлтээр 100 ор гаргах боломжтой шүү гэсэн зүйлийг бас тодорчилж хэлсэн байл дээ. Тэгээ энэ мэдээллийг залууцком онцолсон. За нөгөө ялгуусан компани барьж исэн яармаг түргний гол чиглэл явцсан ч өнөөдөр бас ашиглалтанд орлоо. Энэ бол бас маш хүнд зам байсан шүү дээ. Богинохон гэхгүйгээр маш хэцүү зам байсан. 8.6 км урттай энэ авцсан ажлыг ялгуусан компани үндсэндээ 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тендер цонгон шалгараад ажиллаа эхэлсэн байна. Гэвч бол ялгуусан компани энэ ажлыг маш хурдан шуурхай буюу 1 сарын хугацаанд одоо ашиглалтанд оруулж хүлээлгэж өглөө гэсэн мэдээллийг Times-ийн онцолсон байна лээ. За хэд хэдэн мэдээлэлүүд байгаа ерөнхийдөө жоохон шуурна. За мэдээллийн залууцком сайт өнөөдөр байнгын хороод хуралдсан баяр цогтыг огцруулах асуудлыг түр хугацаанд хойшлуулж байгаа юм байна. За баяр цогтыг огцруулах асуудал энэгээрээ хойшилж байгаа биш. Хамгийн гол нь баяр цогтыг огцруулах асуудлаар их хурлын гишүүдийн гаргасан санал дээр үндсэн хуулийн цэцэг гаргасан дүгнэлтийг хилцэх асуудал хойшилж байгаа гэсэн энэ мэдээлэл залууцком сайт дээр байна лээ. За төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаа яг одоо төрийн ордонд үргэлжлэж байгаа юм байна. Энэ хурлаар бол засгийн газрын хэрэг газрын дарга баяр цогтыг огцруулах гэсэн асуудал хилцэгдэж байна. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсны дараа дахин хилцэх зүйтэй гэж үзээд асуудлыг түр хойшлуулж байна. Өөрөөр хэлэх юм бол цэцгийн дүгнэлтээ эргэж хараач гэдэг асуудал бас энд яригдж байгаа юм байна. Ямар ч байсан өнөөдөр албан бус мэдээлэлээр улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг газрын дарга баяр цогтыг огцруулах асуудал дээр албан бусаар 30 орчим гишүүд санал нэгдсэн байна гэсэн ийм мэдээлэл Твиттерт явсан шүү. За энэ зүйлийг бас нэгдүгээрт нь хэлье гэж бодсон. За сангийн сайд болон өнөөдөр ямар асуудал оруулж ирсэн гэхээр дид сайдуудыг цомгох асуудал оруулж ирсэн. За энийг бол ерөнхий сайд сайхан бэлэг өөрөө дэмжсэн байсан. Тэгье. Дид сайдуудыг цомгох ёо. Дид сайдгүйгээр салбар хариуцсан сайд ажиллаа хийдэг тэр тогтолцоог 16 оноос нэвтрүүлээ. Гэхдээ таны тавьж байгаа саналаар өнөө маргаашгүй бас энэ асуудлыг шийдэх хэцүү байна. Тэгэхээр 16 оноос ихтэй дизайдгүй ажиллая гэдэг ийм санал орж ирж байна. Бүх салбар яам дизайдгүй болох нь. Ач холбогдол нь юу юм гээд? Ач холбогдол нь юу юм гэхээр би энэ нөхдүүдийн тансаглал хэр байдаг юм бэ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Дизайдууд хэдэн агентлагийн дарга нар ажиллахад одоо цомгохдохоор яригдж байгаа дизайдууд шаардлагагүй давхцсан албан тушаал дарга нарыг орлох дарга нарыг цомгохдоход 1.2-оос 1.3 их ноёд төгрөг хэрэглэгдэнэ гэж. 1 жилийн хугацаанд. Жилийн хугацаанд. Ийм мөнгөн дүн ийм асуудал яригдж байгаа шүү гэдгийг би бас үзэгчдэд тодтогч хэлэх гэсэн. Бид нар бүсээс тасралтж хангалж байгаа. Хамтлаа чангалж байгаа. Ард иргэд бол одоо химний гамны гэж химнэх юм үлдээгүй. Энэ нөхдүүдийн тансаглал бол арайс хэрэгс хэтэрсэн байт юм. Гэтэл хотын дарга Батүл Улаанбаатарчийг бүхлээр нь бухимдуулж хагаад иргэдээс авахулсан татварын хэмжээ жилд 13 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа. Их мөнгө. Гэхдээ чи хардаа хэдэн дид сайдын тансаглалын хажууд бүр хумхын тоос шиг байж байгаа. 1.2-оос 1.3 их найд төгрөг гэдэг асуудал яригдж байгаа. Нүүсмэ сайт дээр байлаа. За энэ хул дарга бас өнөөдөр нэг асуудлыг цэг хатгалаа. Маш олон өдөр Монгол коммент нэвтрүүлгээр яригджсэн сэдвийн нэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгчд өөрсдөө
урамшуулт авдаг. Сар бүр, уйлрал бүр эцэстээ суудлын мөнгө гэж авдаг болсон. Суудлын мөнгө гэж. Энэ асуудал дээр их хурлын дарга иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин урамшуултаа ажил биш ээ. На урамшуултаа зогсоо гэж. Их хурлын даргын хэлж байгаагаар бол цалин авах хэрэггүй хүмүүс юм бил. Иргэдийн төлөө ажлыг сайн дураар өөрсдөө гүйд сонгогдсон юм бол тэр үүргээ хүлээх ёстой гэдэг зүйлийг их хурлын дарга хатуу хэлсэн байсан. Энийг би бол хувьдаа дэмжиж байгаа. Эндээс чи хэдэн төгрөг гарч ирнэ гэж. Эндээс одоо тэр юуны дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд урамшууллаасаа татгалцгаад нийслэл дүүргийн хэмжээнд энэ урамшуултыг таньчаар 2 тэрбум гаруй төгрөг. Энд чинь хүн нервтүүлж, стресстүүлж, Улаанбаатарчуудаас татвар авна гэж дарамтлж босгох мөнгө биш вэ штэ. Та нар урамшууллаасаа татгалцлаа тэр мөнгө босоод ирж штэ. Нэгэн татварын хилцийн тэр нөгөө үр дүнгийн гэрээ гэж байгаа юм тийм ээ. Үр дүнгийн гэрээгээр өөрсдийн урамшуулсан шагнасан мөнгө нь 3 тэрбум төгрөг болсон. 2 тэрбум биш 2 их 80 төгрөг шүү. Бүх дүүрэг нийслэл тэгээд энэ газар хэлтсүүдийн энэ урамшуулт нэртэй авдаг мөнгийг таньчихад 2 их 80 төгрөг гарч ирж байна. Одоо ойлгомжтой гоц? Иргэдийн урлагийнхан урамшууллаасаа татгалцлаа. Дид сайдууд байхгүй болоход Монгол улсын жилийн төсвийн татна гараад ирж байгаа. 4 их 80 төгрөг гараад ирж байгаа. Тэгээ ийм харьцангуй нийгэмд амьдрээд биш бид нар. Та нар ийм их мөнгийг аваад болохгүй байх гэж яриад байхад бид нар баг юу ч хөө шахуу болгоод яваад байна шүү дээ. Одоо энэ чинь нэг ингээд давардаг юм байна л. Өө монголчууд угаасаа тийм ингээд болгодгийг. Болгоод идэх юм чинь дарамтлах хэвээр. Өшөө шин татвар оруулж ирэх хэвээр. Өшөө торгуул оногдуулах хэвээр. Өшөө шийтгэлүүдийг ногдуулах хэвээр. Гэт ингээд явж байгаа. Чи ганцхан чи өнөөдөр замын цагдаагийн газраас ирсэн нэг юмтэй байгаа. Нэг шөнийн 71 согтуу жолоочийг саатуулсан байсан. Энэ бол маш том ажил. 71 согтуу жолооч машина бариад цаашаа замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн бол хэдэн хүний амьд хүрч хэдэн хүний эд хөрөнгө сүйтгэх байсныг мэдэхгүй юм. Баригдалгүй хэдэн аз таараад орон гэртээ харьцсан хэдэн ословоор хийцнийг би бас мэдэхгүй. Гэхдээ 71 жолоочийг саатуулсан чинь сайн хэрэг боловч тэр 71 жолоочийг торгосон торгуулын хэмжээхэд 71 сая төгрөг. Жолооч тус бүрээс нь сая төгрөгийн торгуул татж төлөвлөж байгаа. Ийм торгуул байдаг юм уу? Эрхийн хасаад дээрэс нь сая төгрөгөөр торгож байгаа. Та нар болохоор зүгээр урамшуултын мөнгөө энэ ч торгуул биш үү? Сэтгэлээрээ сайн дураараа улс их орны нөхцөл байдал хүндэрчлээ хэзүүчлээ гэж байгаа үед нь өгчөөч ихээр эргээд нөө их хурлын дарга руугаа асч эхэлх юм. Би бол одоо жишээ нь инкулт гэдэг хүнийг өмөөрөх, хамгаалах одоо энэ татн талзаас далдгах ямар ч шаардлага байна. Гэхдээ саж мууч вэ? Монгол улсын их хурлын дарга. Их хурлын дарга шүү. Монголын ардчилсан парламентын тэргүүн удирдлага. Энэ хүний эсрэгдэх гэхдээ л одоо хид хідэн иргэдийн урлагийн төлөөлөгчд гарын үсэг цуглуулад урамшуул тасах гэж байгаа асуудал нь улс төр гэл ингээд эргээд нөгөө жинхэнэ нөгөө популизмаа хийгээ явж штт. Иргэд та нарыг 1% татвар авъя гэх чинь дуртай дургу одоо ингээд өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлээд эхэлчихлээ штт. Би өнөөдөр бас Twitter дээр нэг зүйл харсан. Нийслэлийн засаг дарга Батүлийн 1 сар уцаар ярих төлбөр нь 7.5 сая төгрөг байдаг гэж би сонслоо. Тэгээд тэрийг нь 30 хоног туугаад үзэхлээр өдөрт 250 мянга орчим төгрөгөөр ярьдаг. 24 цагч тасралтгүй уцаар яриад ийм хэмжээний төлбөр гарахгүй штэ гэсэн нэг жиргээ явж байгааг би харсан. За дараагийн нэг том жиргээ бол энэ Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргалын бас хэрхэн яаж гадаадад айлчилт юм гэдэг тийм мэдээллийг энд нэг жиргээч цогтгөрөл гэдэг жиргээч бас гаргасан байгаа. Юу гэж гаргасан гэхэлэр зэрэг нөө шилэн дансны чинь ач холбогдол одоо гарч ирж байна. Хүмүүс нээлттэй болсон. Хүмүүс яаж тансгалтын ямар бодит нөө үлгэрэл орноор яаж аялдаг вэ гэдэг нь одоо энэ чинээс ингээ харагдаад эхэлж байгаа. За хамгийн наазах нь гэхэл нэг шүнд л одоо жосод буудалд хоноход л 3 орчим сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Одоо ойролцоогоор $1500 буудал гэсэн тийм үү? За тэгээд энд шилэн дансанд нь байна л да. Гадаад албан томилолт 6 сая 200 тонн. За тэгээд нэг улсад нэгээс 2 хон гэж тооцож байгаа юм байна. Тэгээд хэдэн улсаар явах вэ? Тэгээ 2-оос 3 улсаар явна гэж. Хонконг, Сингапур ингээд. За нийтдээ 10 хоног. За дундчаар. За тэгээд нэг иймэрхүү жочид буудлуудад буудлагын гин. Тэгээ тэр нь 3 сая төгрөгийн үнэтэй. Наа 3 сая төгрөг чи ядарсан Монголын ард иргэдэд ямар их мөнгө гэдгийг мэдж байгаа болов. Иймэрхүү байдлаар л явцгаад юм байна да. Гүү мөн гоё юм ш.
Тэгээ чи хараа. Иргэд өнөөдрөөс эхлээд нөгөө 1% татварыг чинь төлж эхэлж байгаа шүү дээ. Жишээ нь би чамд нэг жишээ хэлж өгье заяа. Хамгийн харамсалтай зүйлийг жишээ нь энэ Wikimon гэдэг мэдээллийн сайт бичсэн байгаа байхгүй. Энэ. За манайхан ингэдэг тийм үү? За бүр адгийн наазах нь. Буйны ажлаа гүйцэлдүүлэхдээ хүртэл татвар төлдөг болж штэ. Ёстой нөгөө Улбаатарын үнэн багхгүй юу? Хүссэн үедээ дуртай тэр ресторан гэдэг газар чи ордгоо маа. Тэр пабд чи ордгүй. Тийм боломж ч байхгүй. Та бол маш зүг хэлсэн. Гэр оролтынхан бол ядуучууд гэж яг үнэн. Манай гэр оролдоос ресторанд ордог хүн байхгүй гэж хэлсэн. Гэхдээ ядаж нэг хурим найр, ядаж нэг хүлээ авалт, ядаж нэг ажилчдаас 5 төгрөг цуглуулад хийх шинжилгээний баяр тийм үү? Хэдэн найзуудаа тойруулаад тэмдэглэх төрсөн өдрөөрөө ийм газруудад ормоор л байгаа юм. Хэдий гэр оролд амьдарч байгаа ч гэсэн. Гэтэл одоо энэ дэр Wikimon маш тодорхой бичсэн байгаа байхгүй. Буйны ажлаа гүйцэлдүүлэхдээ хүртэл татвар төлдөг болж байна. Тэгдэг үз? Хөдөө хороноос ирсэн тэр чинь нэг хайлт багтахгүй шүү дээ. Энэ буйны ажил хийж байгаа хамаг ах дүүнэр цуглана. Өчнөө олуулаа байна. Ингээд тэр одоо нөгөө хүн амтнаа нутаглуулж ирснийхаа дараагаар тэр нэг байгуул шиг олон хүн багтчихаар ресторанд л хүлээ авалтаа хийдэг үст. Тэр зовлонгоос нь хүртэл татаас авах гэж шүү дээ. Авч байна л да. Авч байна. За ингээд би чамд нэг юм хэлье. Ядуу байгаа мүү гэхээр ийм. Одоо тэгвэл энийг юу гэх юм? Ингэж иргэдээ чангалж ээж, тэгж тансгалж ээж өшөө бүрийн ч одоо төрийн албаны машинуудыг дуудлаганд явуулна гэсэн шүү дээ. Тэгчээд зөвхөн тэр АСМ-ийн хурал гэдгийг хийхин тулд 36 тэрбум төгрөгийн өртгөөр 50 Mercedes-Benz машиныг яг одоо гайл дээр буулгацсан байж байна. Улаанбаатар хотод ороод ирсэн. Энэ 50 ширхэг ийм автомашиныг энэ хар 36 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 бенз машин Монголд буулаа гэж. Ийм 50 автомашинуудыг л зүгээр АСМ-ийн 11 дахь уулзалтыг зохион байгуулах гэж байгаа гэдэг нэрийн дор авч байгаа. Дээрээс нь нэмээд 120 Toyota-гийн машин оруулж ирнэ гэж байгаа. Тэр нь хэдэн тэрбум юм мэдэхгүй. Тэгээд за энэ 50 машиныг авч гин тийм үү? Тэгэд энэ 50 машиныг авахаар яхаараа заавал 36 тэрбум болдго юм бэ? Чи 36 тэрбумыг энэ 50 машинд боддоо. Нэг нь 700 сая төгрөг болоод байна шүү дээ. Нэг машиныг, нэг ширхэг машиныг нэг төлөөлөгч суулгаж амблуулахын тулд 700 сая төгрөгөөр худалдаж авч чадaltaй тийм баян орон юм манайх. Чи ингэ бодлоо. Одоо олон улсын ийм арга хэмжээнд Монгол улс яагаад манайх эко улс агаарын бохирдлын эсрэг байна гэд хайбрид машин унаад явчих болдгүй юм бол? Мэдхгүй одоо тэгэл ингэж амбиц гоё л харагдчих. Энэ бол зүгээр л амбиц байхгүй. Зүгээр л карьер хөөж байгаа хэрэг. Нэг том орны том удирдагчид болж харагдах гэсэн шоу өөр юм байхгүй. 50 бенцтэй. Тэгээд яах юм? Тэр хурал хэд хоног болох юм? Тэр хүмүүс тэр 50 төлөөлөгч нь энэ 50 машин унаад Монголд амьдрах юм. 3 хоног явна гэжтэй. 3 хоноод явна. За 4 хоног. Тэгэд явна гэжтэй. Энэ 50 машиныг яах юм? Зарах юм уу? Зархаар ч та хэдийн 700 сая энэ тэргийг чинь авах юм уу? Ийм сони юм хийж байгаа юм. Энэ бол зүгээр л нэг жишээ. Өнөөдөр ингээд гайл дээр буусан энэ мэдээллийг 24 цагийн сайт тавьсан байхаар нь би зүгээр үзэгчдэд Монголд ядуу байна уу, баян байна уу гэдгийг боддоор нь харуулъя гэдэг үднээс үзүүлж байгаа юм. Түүнээс биш энэ маш их юм би. Тэр 50 зочд буудал. Тийм үү? Тэгээд энэ бусад одоо төлөөлөгчдийг байрлуулах тэр зочд буудлуудад өгж байгаа хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэгүүд. Чи юу эсийг зарцуулж байна? Тэг ингэж бодохоор чи бид нар химнэх гамнах ямар сэтгэл байх юм бэ? Та нар ийм үрлэгэн, ийм цамаан байгаар чи дэлхийн нийт мэдж байгаа шүү дээ. Монголын эдийн засаг хүндэрсэн гэдгийг. Энэ хуралд ирэх гэж байгаа төлөөлөгч чинь бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн энэ асуудлыг л хэлэлцээ гэж Монголд ирж байгаа юм биз дээ. Хөрсөн дээр нь очиж ярилцъя. Монгол зохион байгуулж байгааг нэг ач холбогдол бол би тэрийг гэж харж байгаа. Монголын нөхцөл байдлыг ойлгож байгаа, мэдж байгаа улсууд санал бодлоо солилцоод энэ хүндрэл бэрхшээл, энэ одоо эдийн засгийн хямрал давлгааг нь яаж хохирол багтаа даван туулах арга замыг хилцэх гэж байгаа мó гэж бас харж байгаа. Төрийн тэргүүн тэгж хэлээ үст. Тэгээд өөрөөсөө ийм тансгал байдлыг үзүүлэхэр чинь юу гэсэн үг юм бэ? Зүгээр л нэг өдөр 36 тэрбум төгрөгийн 50 машин авчраа тавьчихж шээ. Одоо тэгэл Монгол өнгөний ерөнхийлөгч бас ингээл 3 сая төгрөгөөр өнтөөч өсөд бол тончоод маргааш нь хурал дээр очиод манай улс ядуу энэ мөнгө өгөөч гэж явдагтай. Одоо ямар уялдаа холбоо байна. Мэдхгүй одоо тэгээд энийг өстө ойлгохгүй. Тэгээд энэ зүгээр мөнгөгүй гэж эднэр зүгээр сэтгэлгүй л юм байна. Би тэгж л хэлэх гэж.
Монголын энэ төрийн эрх барьж байгаа улсуудад сэтгэлэл дутж байна. Түүнээс биш мөнгө дутсныг огт биш. Ганцхан жишээг би өчигдөр хэлж өгсөн шүү. Улаанбаатар хотын 12 жилийн төсвийг ганцхан Батүл дарга 3 жилийн дотор дуусгажээ гэж. Нэг их найд 825 тэрбум төгрөгийг хотын захирагч төсвөлж аваад дуусгасан байгаа юм. Энэ бол зүгээр л нэг тийм одоо юу гэдэг нэг ядцсан, ядуурцны шинж биш гэж би харж байгаа. Иргэдээсээ татвар ортлоо доошоо оцсны шинж гэж биш би ерөөс хэлэхгүй гэж. Энэ бол зүгээр л үнэн хүн улсаа гэсэн иргэнэ гэсэн сэтгэл тутж байгаагийн хэлбэр. Одоо чинь энэ дараагийн мэдээлэл хар. Авилгатай хөмс газар. Амар байгуулга байдаг. Нэг хадны мангаш. Мөнгөтэй байна шүү дээ. Авилгатай хөмс газар ийм мөнгөтэй байна шүү дээ. Чи хардаа бас 24 цагийн мэдрэг. Авилгатай хөмс газар хүний хувийн мэдээлэл шууд халдах боломжтой програм зардаг компанитай 220 мянган еврогийн гэрээ байгуулсан. Зөвхөн иргэнэ тагнж чагнах гэж. Манай улсын авилгатай хөмс газар Италийн Милан хотод байрлалтай Hacking Team гэдэг компанитай гэрээ байгуулсан талаарх баримт олон нийтийн сүлжээнд болж байна. Hacking Team байгуулах нь хүний хувийн мэдээлэлд шууд халдах боломжтой компьютерийн програмуудыг зарж борлуулдгаараа дэлхийд алдартай юм а гэж. 220 мянган евро. Энэ хэдэн тэрбум төгрөг вэ? Хэдэн 100 сая төгрөг вэ? Авилгатай хөмс газар арай өөр зүйл хийж болдгоо юм. Ийм сонин нөхцөл байдал тэгээд өдөр тутам яваад байх юм. Тэгээд энэ бол зүгээр иргэдийн урам руу ус цацж байгаа л хэрэг гэж би хэлэх гэж байна. 36 тэрбумаар авах, машин авах мөнгө байгаа юм байна. Иргэнэ тагнахад 220 мянган евро байгаа юм байна. Төрийн төв банкны удирдлага нэг шөнө унтахдаа 3 сая төгрөгөөр унтах тийм мөнгө байгаа юм байна. Тийм үү? Дэд сайдууд агентлагийн дарга нар нь хэдэн их найд төгрөгөөр тансаглах мөнгө байгаа юм байна. Нийслэл дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөгчид өөрсдийг урамшуулах 2 их найд төгрөг байгаа юм байна. Тэгээ энийг хямарсан гэж хэлэх юм уу? Энийг Монгол ядуу байна гэж ойлгох юм. Гэдэг зүйлэл байна л д. Тэгээ иргэд сэтгэлдлүүдээ бичээл ирж лээ л да. Чи уншаачгүй. За манайхан төрийн ямар нэг ажил зохион байгуулахаар л дарга нар шатандаа яаж мөнгө унгах ашгаа бодож дампууруулдаг жишээ энэ асемийн уулзалтаар харахад болно гэсэн байгаа юм. За наад бенз май баах чинь нээдэж шинээр авахд $193 мянган гэж байлаа штэ гэж. Манайх одоо яаж $300 мянган аваад идэм бөө мэд. Энэ 100 мянган евро гэж үстэй. 300 мянган евро тийм 300 мянган евро гэсэн шүү. Энэ ардсан нам 2016 оны сонгуул одоо дүүрчээ. Дүүрч гэсэн шиг л ард түмний мөнгийг шамшигдуулж дээр нь иргэдийг сэгсэрсээр л битгий мартаарай сонгогчдоо гэсэн байна. Татврын хуульч гуйл болоод өнгөртлөөдөө шал худлаа хуулаа хин хаана хоол идэж байна гэж хянахгүй тамхи татаж явж байгаа хүнээ нэг торгож чадахгүй ээжэж гэсэн байна. Асент дууслаа өөртөө буухаас өмнө хуваагаал авна. Өөрөөр хэлбэл асент биш авгаадаа авч байгаа мó хүн хоогдоо л гэсэн байна. За энэ машин $189,350 16 оны модель шүү. Ascent манайх тэгэхэд 15 оны магадгүй өмнөх оныхч байж болно. Шинэ л бол шинэ тийм машиныг 300 мянган евроор авч байна гинэ. Учир мэдэх хүн за эбэ дарга нүүбэд нөхөө ухаж байгаа гэх юм аа. Одоо нэг Монголын нэг улс төрчийг дэлхийд таниулахын тулд монголчууд хамаг юмас ихсэрч дууслаа л да. Нэг хүний төлөө тийм үү? За сайн маань ажлын өндөр амжилт хүсье. Сэлэн аймгийн ерөөс өмнө Ялбаг гэдэг газар Баян сууд компани хууль бусаар алт олборлолт хийсээр удаж байна. Хяналтын алба хууль ялдах ирээд үйл ажиллагааг нь зогсоодог боловч Лацламбо эвдлэн ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Зуршилтай усаар олон жилийн нүрийг үзлээ. Хууль хяналтын нүдэн болоо жихэн төлөв байсаар л яг одоо энэ бусармаг ажиллагааг явуулсаар л байх юм аа. Арга хэмжээ хууль хяналтын ажлыг хийж байгаль их орноо хамгаалаач. Ялбын гол ширгэлээ. Захирал баяр цогт эрх дарахтай хүн бэ. Ямар эрх дарахтай хүн бэ? Мөнгөтэй хүнд хууль үйлчлдэг болтой гэд. Ялбын гол гэд яг ийшээ бас нэг загсан ч хүмүүс мэддэг л бах тэр хажуудлын байгалыг ямар амар мохоо болгоцсон юм бэ гэж харамсмаар болгосон юм билээ дээ тийм ч. Наадхан ч би бол харамсахгүй байна. Яагаад харамсахгүй нэгэ? Монгол хүн Монголдо ингэж туйлах нь аргагүй. Чи мөнгөтэй бол хүний хүн ирээл дураараа дүрхчээ явдаг жишээг л бодлоо доо. Би ингээ бэлтжээ сууж ил. Чамайг ярихаар чинь саяны сэтгэл уншиж яхад бэлтжээ сууж ил. Улсын данс уулсан.
Одоо Southcop Sense-ийн нөгөө Justin Kaplan-аас 35 тэрбум авъя л. Мэдээллийн вебсайтууд түрүүчээсээ нэхэд эхэлж. Энэ Kaplan-аас 35 тэрбум авъя гэдэг санаачлагыг төрийн түшээдэд мартцсан бол эргэж сануулж байна. Олдоо цэгмэний нүүрсэн дээр байж ороод үзээрэй. Энэ 35 тэрбум чинь нийслэлийн иргэдээс авах гэдэг татварын 3 жилийн мөнгөтэй тэнцээд байна. Улаанбаатарчуудаас авах гэдэг 13 тэрбумын чинь бараг 3 нугалчаад байна. Өөрийн уучлалтай штэ. Идэлх ялц юмээс нь чөлөөлж өглөө штэ. Үгүй ядаж төлөх татварыг яагаад төлөвлөж болдгүй юм бэ? Тэг ийм нөхцөл байдалтай байхаар чи хүний хүн гэхээр чи өөрийн хүн аргагүй үстэй чинь. Монголын төр чинь гадныханд ингэж талцж штэ. Мөнгөтэй гэж харагдахаараа ийм нөхцөл байдал бүр ингээд өөрөө ирэхгүй автчихж байгаа байхгүй. Хэлэх үгүй болчихж байгаа юм гэхээр. Хотын даргын хийсэн дараагийн гавья. Шуурхай цэгмээ сайт, үнэн цэгмээ сайт дээр. Иргэд түрээсийн байранд амьдрах гэж газраа чөлөөлөөгүй шүү хотын дарга гэдэг. Бас хотын даргад нэг зүйлийг л сануулж байгаа. Гэрээр болтын төлөвлөлтгээ том төсөл эхэлсэн. Иргэдийн хашааны газрыг орон сууцаар ч сольж өгнө гэж чөлөөж авсан. Зарим нь дахин төлөвлөлтөд хам орсон газар гээд албадан хөөж нүүлгсэн. Одоо нөгөө айлууд чинь байранд орох нь битгийг л хашаачгүй, гэрчгүй, орон сууцчгүй айл айлын хажуу өрөө, карма өрөө хөлслөө явж байгаа. Яг ямар бодлого гэхээр ийм байдгийг юус ойлгохгүй. Ямарваа нэгэн ажлыг санаачлаад хийхгүй удах тусмаа л гоё байдаг. Энэ дээр тэр мөн дүнгууд ямар асуудлууд гэдгийг нь бүгдийг бичсэн байна. Тэр иргэд түрээсийн байранд амьдрахдаа яаж ийм вэхээр газар чөлөөлсөн иргэд улсын төсвийн мөнгөөр түрээсийн байранд амьдарч байгаа байхгүй. Мэдээж тэг нь үстэй чинь. Би хашаагаа чөлөөлөд өгсөн. Төр намайг орон сууцтай болгож өгнө гэсэн. Орон сууцтай болтох хугацаанд би хаана байх юм бэ гэсэн чинь улс чамд мөнгө өгнө. Тэргээр ингээд байр түрээслээд амьдарч ирсэн. Гэтэл ингэж амьдарсаар 3 жил боллоо. Ядаж энэ 3 жил иргэдийн тэр байр түрээсэлсэн түрээсийн мөнгө чинь талийдгүй юм уу? Иргэдийг 3 жил ингээд айл айлын карма өрөөнд мөнгө төлүүлж яхаар тэргээр тэр орон сууцын бариад оруулчих болдгүй юм. Гэдэг асуудал ярихаар сунгаж удааж бүр мартагдуулах тусмаа дунд нь хийгдэлэг цавчаа улам ихсдэг юм бэ. Ерөөсө гарцсан юм. Айл болох удааж, айл болох мартагнуулж тийм үү? Одоо иргэд энэ системдээ дасч эхэлж шít. Нөгөө сарынхаа түрээсийн мөнгийг хүлээж авчдаг. Тэг хил ам хийдгүү. Байр яасан бэ гэхээр баригдаж байгаа. Энэ дунд нь нуглаа ордог. Мөн сонин гаж юм бас байх юм шүү. За энэ өдрийн төргийа наад гадаадынханд тансаг харагдаж АСЕМ-ийн хурлыг хийж байгаа чинь элбэг дөржин хийсэн юм байх. Учир нь элбэгээ дараа нь Монголд биш дэлхийн ямар нэг байгууллагад ажиллах нөхөө ухаж байгаа хараарай гэсэн байна. Бензины үнэлээ буураагүй байна. Бензиний гэж юм. Бензиний үнэлээ буураагүй байна шүү. Нэгдсэн шигэ буурдагч болоосоо билээ гэж байна. За одоо яг вэ энэ 76-ыг арай бүр нүдэн дээр дарангуулж доромжилж байна. Бусад улсад бол бусад оронд бол ядаж далдуур ингэж доромжилдог байл те. За одоо ерөөсөө баячуудын татвар авъя. Татварыг 3 шатлалтай болгоё. Сайн уриалаад өгөөрэй гэсэн байна. Баячуудаас татвар авъя л гэдэг ахвал. Төрийн албаны том жипүүдийг хураасан хөдөө явуулж байгаа гэсэн яг тэгж тараас нөө албан тушаалтнууд өөрсдөө дэмбэтсэн юм биш үстэй. Энэ нэг юм дуулган шүү гэсэн байна. Хурааж авсан нэрээр бас хувьдад зогцсон явж магадгүй АСЕМ гэсэн нэрийн дор энэ төрийн албан газрууд маш их шахаа хийж байна. Хотын төвийн үйлчилгээний газруудын хаягийг нэгдсэн журмаар хүчээр солихоор шахалт дарамт явуулж эхэллээ шүү гэж. Үйлчилгээний газрууд одоо нэгдсэн журмаар нэг хаяг имплементтэй болгох гэж байгаа юм л хаягтай болгох гэж. Оюутнууд 58900 төгрөгөөр захиалсан картаж авсангүй, мөнгөөч буцаж авсангүй. Тэгээд сая 3600 дахиад автобусны карт дахиалсан. Өмнө нь өгсөн 8900 төгрөг яаж буцааж авах юм бэ гэж. 700 сая төгрөг гэж байгаа шүү. Монголын оюутны холбооноос асуугаарэ. 700 сая. Таныг асуух юм бол өөдөөс шүүхэд өгье шүү цаадуулж. Тэгэхээр чи асууж болохгүй шүү дээ.
За энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын амжилт хүсье. Татварын өршөөл, иргэдийн төлөөлөгчдийн урамшуул авч байгаа асуудлаар болон нийгмийн асуудал шийдвэрлэх нэрээр танил тал хамаатан саднаа төсвийн мөнгөөр байр орон сууцжуулдаг энэ мэт олон зөрчил дутагдлыг илрүүлэн шалж хариуцлага тооцдог байсан санхүүгийн хяналт шалгалт байхгүй болгох нь зөвхөн эрх мэдлээ ашиглах төсвийн мөнгийг шаналдаггүй идэж уух гэсэн эрх мэдлэлнүүдийн сонирхлоор хуулиас дээгүүр засгийн газрын хууль бус тогтоол гаргаж энэ бүгдийг хэрэгжүүлж байгаа нь бодит байдал. Яг л энэ багхгүй. Санхүүгийн хяналтгүй болгож явж байгаад одоо нэг ийм гоё юм болж бүүжээ. Сүүлийн үед ингээ анзаараад байсан. Чамд анзаарч гин үгүй. Энэ ажилчдын нийгмийн асуудал шийднэ гэсэн амар гоё юм байдаг болж. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа гэж. Дандаа ах түмэр. Ерөөсөө л нэг тийм бүл үүсгээл ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ гэдэг. Хамгийн сүүлийн жишээ тэр иргэний хэсгийн салбарт гарлаа шүү дээ. Нэг дарга 4 байр авчихсан. Нэгийг өөрөө авахд 3-ын жирийн ажилт нь авах хэрэгтэй үстэй. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг тэр эхнэрийнхээ дүүд ч юм уу юудээ ч юм ингэж тойруулж явсаар байгаад нэг дарга 4 байр авцсан. Тэгээд бүх юм ерөөсөө ажилчдын нийгмийн асуудал шийдэж байгаа гэдэг нэрний цаана энэ ерөөсөө төрөөс айгүй их дэмжлэг авах юм байл. Эдний байгууллага их сайн. Ягаад гэвэл ажилчдаа их анхаардаг, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа юм. Дэмж. Ажилчдаа компьютержуулна гэдэг бас нэг их хурлын гишүүний хамаатан ямар асуудалд орлоо. Ийм юм чи ерөөсөө тэр санхүүгийн салбарын хяналт гэдэг юм байхгүй болцсныг л харуулж байгаа байхгүй. Тэр мэрэгсэн хяналтын тогтолцоог нь унгаачихсны чинь л гай. Энэ нэг өстой мэдээлэл өнөөдөр цензургүймээ сайт дээр тавигдсан байсан энийг олж үзв. Хотын дарга байсан бэлэгтийн хүүг онц гэрцгийгээр хүнөөсөн хэрэг гарсан гэж байна шүү дээ. Энэ сарын 20-ны өдргөнөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Яргаатын богны амны цусланд хүү амны маш ноцтой хэрэг гарсан. Энэ талаар дуудлага 21-ний өглөө тус дүүргийн цагдаагийн хэлтс ирсэн гэж байна. Дуудлагыг богны амны цусланд намаржиж байсан 2 хөгшөө өгсөн. Тэдний гадна үл таних машин ирж зогсон. 1 хоног болсон ч асаалттай хэрнээ байрнаас хөдлөөгүй тул инхүү дуудлага өгсөн гэж. Албаны их сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урдын дараагсан бэлэгтийн ганцгүй пүрэв таш гэдэг хүн байсан гэж энэ шалгалтын явцад тогтоогдсон гэж тэгээд маш хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гин хамгийн гол нь энэ үед бас тэр Яргаатын богны аманд настай нэг хөгшнийг амь насыг нь хороогоод авч явж исэн бичлэг гарцны одоо энэ бичлэг дээр үлдсэн байна. Тэгээд энэнийх нь улам өрөөр шалгаж байгаа гэсэн ийм айхтар зүйл бас өнөөдөр яригдж байна. Зүгээр иргэд бас янз янзаар ярьж илээ. Магадгүй одоо тэр харгас үйлдэлийг харчихсан тэр хөгшнийг бол одоо гэрчүүлдэхгүйгээд ингэчихсэн юм болов гэдэгч тиймэрхүү зүйлсүүд яригдж байна. Бодол болгоомжтой сонор сүмжтэй байхгүй болохгүй бүхэн л одоо болдог боллоо. Тэгээд энэ төрлийн одоо энэ их хатуу чанга хууль журмууд нь хаана хэрэгжиж юу ч болоод байгааг ойлгох юм байна. Ийм л нөхцөл байдлууд байна да. За энэ идэвхтэн бичгч Борын орлогоо ээлж цахиагаа бичээд ирүүлсэн байсан энийг уншиж чадах уу? За Минд мэдээ амрыг хүсье. Хөдөөгийн нэгэн иргэн би саяхан нийслэл Улаанбаатар хотод очиж нүд тайлж юм үзэх санаатай гарсан чинь чадсангүй. Өнөөдөр Монгол орн маань давхар өндөр барилга автомашин хоёроор баяжиж хөлдсөн илэрхий байна. Нийслэл маань 4 уулын дунд хадны завсар хавчруулагдсан халиуны зулцах шиг л хөөрхийлөлтэй болж дэлхийд ганцаараа дээгүүр орох өргөн удам газартай Монгол орн ингэж байх нь дэнд хачирхалтай босов. Иймд дахин нэгэн томоохон хотыг даруй эхлүүлэх цаг болсон юм биш үү гэсэн санаачлага байна. Өмнө говийн цогццээ өндөр настан Борын орлоо гэсэн захиа. За сайн өөрөө СМ-ийн уулзалтанд зориулсан энэ их үргэлжлэн байдлын талаар элбэгдэж ерөнхийлөгч болон улсын хурлын дарга ерөнхий сайд нарыг шууд ярилцлагад оруулах юм уу? Асуулга асууж хариулт авмаар байна. Үүнийг далимжуулж хэн мөнгө угааж байгааг шалгамаар байна. Мөнгө угааж байгаа нь тодорхой байна гэж. Одоо бүрнэл одоо нэг ширээний цагаан бүтээлгнээс эхлээд шахаан бүх юм шахааных болно л. За нөгөө иргэний нийгмийн байгууллага холбоо энэ төр хайжваа дуугардаг болоосоо энэ бүгдэд гэсэн байна. За сайн өөрөө ачлалтын хас хишигтэн компани шүн 1 болж явахад машин ачааж явж байх юм а өдрөө болоод шөнөөр ачдаг болжээ. Гэж байна. Яасан сайхан мэдээ вэ гэсэн энэ түрүүний эмнэлэгтэй холбоотой мэдээ байна. Амиа золиос чадах жинхэнэ ардын өшөө авах хэрэгтэй байна. Эхнээс нь плей гэсэн. За энэ ч бас Ахмадын баярын мэндийг бүх ахмадуудаа хүргье гэсэн сэтгэл байна. За Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Инг туяа Монгол коммент нэвтрүүлэгт бас нэгэн захиаг бичсэн юм байна ингэж юм. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргье. Сэлэнгэ аймагт амьдардаг. Би саяхан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвчсэн юм а. Энэ үеэр нэгдсэн эмнэлгийн 103-ын үүдэнд нэгэн дахир дутуу нэг талын хөл гарна мэдээгүй юм ярьж шатдаггүй хаанаас ирсэн хэн болох нь тодорхойгүй нэгэн нэр цементэн дээр хөвцсээр дороо бийцсаад олон хоногийг хоолтой хоолгүй хаяа нэг ичимтийн хүний илүүдэл идэж гол зоогох байдалтай хажуугаар нь цагаан халааттангууд болон энгийн иргэд дарга цэргээд хөлтөө нүдтэй бүхэн өнгөрсөн түүнийг огт танихгүй юм а.
энэ хүн хин нэгэн албан тушаалтны нүдэнд өртдөггүй жирийн хүний нүдэнд харагдаж аврал ирсэн харцаар хүн хүнийг харж хэвтээд байна. Эд чидтэн ч юм уу гэвэл энийг биш юм хөөрхөлтөө энэ хүн имлэг бараадаж хэвтэн энд надад туслах байх гэсэн цаашид гэрэлт хорвоод хэд хоног амьдрна гэсэн хүсэл тээж байгаа хаа. Хүн нохоо муурын гүлэг зулцгийг охин юм гэд нэг нь хайж байхад нөгөө нь ямар хөөрх юм бэ гэд аваад тэжээчдэг. Энэ тарай хийж тэнхрүүлдэж байгаад яадаг нөө. За тэгээд энэ иргэнд туслая гэсэн юм байна. Уг нь нэг хүний амьдралыг шийдэх олон албан байгууллага байх юм. Даанч сэтгэл нь дутаад байна уу? Үнэхээр завгүй ажиллаад байна уу гэдгийг мэдх юм алга. Миний бодлоор Сэлэнг аймгийн засаг захиргаа, халамжийн байгууллага, нэгдсэн имлэг, улаан загалмай нийгэмлэг, цагдаагийн байгууллага хамтраад энэ хүнийг угааж цэвэрлээд хувцлаад асрамжийн газарт хүргэж өгөөд асуудлыг шийдмээр байна. Одоо хүүтэн сэрүүн болж байхад энэ хүний асуудал тун бүрхэг байна гэдэг энэ Сэлэнг аймгаас иргэн захиа бичиж ирүүлсэн байна. Ингээд энэ үүдэнд нь л байсан юм байна. Нэг талын хүл гар нь мдээгүй юм ярьж чаддаггүй ингээд энэ хүнийг имлэг твтээд гартал нь энд байсан гэж. Хардаг тоодог хүн байдгүй гинэ. Хажуугаар нь дөнгөрөө яваад. Нэг ч хүн хүү ахаа энэ төр гэдэг тийм хүн байхгүй. Мөн ч сони шүү. За Монгол Ардын нам засаг барьж байхад төрийн хүн суртал байсан. Ардс нам төр өрөөд захимжаад төр хүн суртал хэвээрэл байна. Жишээ нь Сонгон хайрхан дүүргийн 21 дугаар хорооллын эрчим хүчний хэрэглэгчдэд үйлчлэх төв гэсэн байна. За өмнө нь хүн үйлчлдэг байхад хүн сурталтай байсан. Одоо захимжаад улам л хүн сурталтай хэвээрэл байна л гомдлолтой. За энэ хэлбэгдөрч ерхийлэгч байн гард түмнээ шулж татвар аваад ард иргэдийнхээ тархийг угааж явах юм аа гэсэн сэтгэл байна. За Дорнод аймгийн Хэрдэн сум 5 дугаар хогийн иргэн Хатан болдоос Улаанбаатар хот Монгол комментэд гэсэн захиа ирлээ. За ТВС-ийн хамт олон Монгол комментийн 2 гүдийн хорвоогийн сайн сайхныг хүсэж өрөөж мэдчлээ. Энэ захидлыг заавал уншиж өгч өргөн түмэнд хүргээрэй. Бяцхан хүү баавар зориулваа гэсэн байна Батбаярт. Мянганы замыг мянгуужингийн үлгэр болно гэсэн баавар хүү сонсож бай. Мянганы замыг эхлүүлээд бүтээж байгуулж чадлаа. Мөрөөдөл байвал биелдгийг түмэн олон байна харлаа. Мянганы замыг бүтээн байгуулж чадсан төр түмэн олондоо дахин баярлалаа. Монголдо олимп хийн гэсэн сайхан мөрөөдлийг мохоож битгий дуугараараа баавар хүү минь. Монголын өргөн түмэн чинь захиж байна. Дорнод аймгийн Хэрдэн сум 5 дугаар хогийн иргэн Хатан болд гэсэн байна. Ийм шүлэг бичээд ирж одоо тэгээд энэ шүлгийн би бол бас арай уншиж болмооргүй байна. Одоо бас айхтар үгэлэлттэй одоо дүрсгүй хүү бааварт гэж байгаа төр түмний түүхийг гуйлж түмэн олны тархийг угаахаа боль ахан дүүдээ захиж байна. Түүхийн их цохиод сэнгээ гон хөлийн чигчийн хуруундаж хүрэхгүй байж төр түмэн олны түүхийг гуйлж түмэн олны тархийг битгий угааж угаарай. Ингээд бичсэн ийм шүлэгтэйгээ. Дорнод аймгийн Хатан болд гэсэн бас ийм захиа ирсэн юм байна. За нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлээч ээ. Манай улс нүүрсээр илбэг байж ард түмэн маш өндөр үнээр түлээ нүүрсээ авч түлж байна. Нүүрсээ авч чадахгүй айлууд хогийн дугуй шатааж болох бүх зүйлийг шатааж байна шүү дээ гэсэн байна. Баянгол дүүргийн 19 дугаар хороо галхуу гэдэг иргэний захиа. Сайн бацхан уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Ажилд улс амьдралд сайн сайхныг хүсье гэсэн байна. За танаа нэвтрүүлгийг үзэж сонсдгоо. Ардчлал гарч ирэхдээ хон хамтлагийн дуу тавьж сүртэл гарч ирсэн. Нэг дууг санаж байна. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэд. Гэтэл энэ нь ард иргэдэд эсэргээр болж харагдаад байна. Энэ зарим бодлого нь буруу байна. Сайхан үйлдвэрийн газрууд хувьчлал нэрээр устдаж газрыг замбраагүй өгснөөр шаваарлцсан, барилгатай болсон. Баян хоосны ялгаа хот нь утаа хогондоо дарагдсан, ажилгүйдлэр өссөн газар боллоо. Энэ засаг төр шийдлийн засаг биш, ард түмний халаасыг ухдаг засаг болов. Албан татвар ямар нэгэн шахааны бизнесээр шулдаг, жишээ нь машин ачих, дугуй төгжих, нийтийн тээврийн карт, хадгаламжийн мөнгнөөс татвар авах, орон сууц, ус халаал, цахилгааны үнэн дээр хэрэггүй юм нэмж бичиж, нөөдтэй их мөнгө авах зэрэг, мөн оюутан сурагчаас мөнгө татах, хүчээр сургуульд хэрэгтэй ном, хэрэггүй ном өндөр үнээр шахах үзэгдэл дээд доод байгууллагад бий боллоо. Манайхан цахим газар өмчлөхийг хүртэл өмчлөхөд цахимаар өгөхөд бүгдэд ороод байхгүй ямар учиртайг мэдэхгүй ойлгохгүй юм. Ах эгч хоёрт ТЭЦ 4-өөс 2 билет өгч концерт үзгэж өгсөн юм. Ах эгч хоёр маань Нарантуулын тэнд амьдардаг учраас Улаанбаатар паласт яаж очих вэ? Ойроор нь та хоёрыг үзгээд билет өгөөд яв. 9 сарын 19-нд Улаанбаатар паласт 19 цагаас очиход Ахмад настай маягтай хүмүүс олдуу зөндөө хүн цуглдсан бай. Тэгсэн зах байгуулагч, тасалбар таслагч
дуучин хүртэл ирдэггүй 20 цаг хүрч байна. Хүмүүс яасан ийсэн гэд хэрүүл уралд үүсгэсэн мэддэг хүн байдаггүй гэж. Билетийн үн 15,000 төгрөг, төр засаг ард түмнээ орлого мөнгөтэй болгосон бол ийм явдал гарахгүй байсан. Мөн янз бүрийн өвчин зовлон гараад гадаад дотоодод дэмжлүүлж хандив их гарах болсон. Хүмүүс яваад имчилгээ нь үр дүнтэй болсон талаар баярлсан талархсан талаарч нэг ч мэдээлэл өгдөггүй. За өөр зүйлгүй. Заавал уншиж өгөөрэй. 9-р сарын 23-нд бичсэн эрх сонгуульд зөв хүнээ сонгох чухал шүү ард түмнэ гэсэн ийм уриалга санаачлагыг эцэст нь бичиж ирүүлсэн юм байна. За энэ улсын хурлын дарга бас жиргсэн байсан Баян зүгт дүүргийн 150 орт төрний амглан амарч зохицлын нээлтэнд орслоо. Улаанбаатар хотын эхчүүдийн 50% хүлээж авна гэж шүү. Сая хүнтэй хотын талыг нь ачааллыг нь авчна гэж байна. Тэгвэл баг үндсэндээ асуудал шийдэгдэж болохоор юм биш. Яа нэг таньдаг хүн бас нэг ийм юм хэлээд өгөөрэй гэж гуйсан юм аа. Энэ юу гэхээр зэрэг тэтгэврийн зээлийг одоо ахмадуудад өгөхөө ер нь зогсоочж байгаа гинэ. Тэгээд энийг одоо тэтгэврийн зээл авахыг хүсэж байгаа, авахгаа хөөцөлж исэн хүмүүс бас нэлээд жоохон бохирдолтой байгаа юм байна. Энэ яаж тэтгэвэр ерөнхийдөө ер нь төрийн банкаар дамжиж байгаа. Тэгээд төрийн банк энэ үйл ажиллагаагаа зогсоочсон. За цаашдаа бүр байхгүй болгоно гэдэг зүйл яригдж байгаа учраас бас ахмадууд нэг цагаан сараараа ч юм уу нэг баяр маяраараа нэг хэдэн төгрөг урьдчилаад авчиг гэж ярьдаг ахмадууд энэ байхгүй болж байна гэсэн жоохон гомдол байгаа юм шиг байна. Энийг дамжуулж өгөөрэй гэж тэгжсэн. Амар болж байгаа юм байна уу? За Баянгол дүүргийн 4-р орооны өндөр насны Түндүү гэдэг иргэн Монгол комитет ийм захиа бичсэн байна. Улаанбаатар төмөр замын Ахмадын зөвлөлийн дарга Жанчив Аранга аймгийн Үлзий цумын Ахмадын хорооны дарга Гомбын удаан жаргал болон эдгэр байгууллагуудын бүх ахмадуудад Ахмадын баярын мэнд дэвшүүлж эрүүл энхийг хүсэн өрөө Ахмад төмөр замчин өөл довгтой балганы Түндүү гэдэг иргэнээс Ахмадын баярын мэндчлэгээр чад Ахмадынхын баяраар уншчихгүй бол энэ хоцорчих нөхцөл байдал үүсэх юм тийм үү? За энд бас нэг юм жижигхэн захиа ирсэн байсан. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Наран баяраас Монгол комитет гэсэн байна лээ. За энэ өдрийн мэнд хүргье. Суухийн талаар санал гомдлоо гаргаж энэхүү захидлыг илгээж байгаа юм аа. Миний би Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч Наран баяр гэдэг хүн байгаа юм аа. Манай хөрш 2005 сууг оршин суугч биднээс авсан мөнгөөрөө юу хийж байгаагаа огт мэдэгддэггүй. Хийсэн бодит зүйл огт харагддаггүй. Тийм болохоор хийсэн ажилгүй учраас оршин суугч бидэнд тайлан тавьдаггүй байх нь. Ер нь Монголд байгаа энэ олон суугийг бараг 80-аас 90% нь ямар ч ажил хийлгүй ард иргэдээс мөнгө авч байгааг таксан зогсоож суух гэдэг байгууллагыг татан буулгаж цахилгаан шат жижүүрийн мөнгийг орон сууцанд хариуцуулж болдоггүй мүү гэсэн сандыг уламжлаад өгөөч. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэд бас дэмжиж байгаа гэсэн байна. За Баркли их сургууль Монгол судлалын танхимаа дахин нээж Монгол хэл зааж эхэллээ гэсэн мэдээ Трends цэгийн дээр гарсан сайхан мэдээ байна гэсэн байна. За тэр Benz Maybach гэдэг машинд дөнгөж саяхан танилцуулсан шин загвар Германаас албан ёсоор захиалцад 300,000 евро. Дээр нь гайл татвар тээвэр нэмэхээр 700 сая төгрөг болох нь аргагүй шүү дээ. Америкт хүн харж хаад цуурхаа болоо. Америкт угаасаа өөр стандарт өөр үнэ. Наадах үний чин үнэн байна худлаа байна гэж суурж байгаа хийж байхгүй шүү. Харин тийм. За 400 хүмүүс хэлсэн л дээ. Чи хардаа. Би ийм юм хэлээд байгаа шүү. Эдийн засаг хямарцсан. Хүнд хэцүү байгаа юм бол нэг ширхэг машиныг 700 сая төгрөгөөр авах шаардлагатай юм. Энэ улс их орны чинь эдийн засаг нөхцөл байдал, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг тэр улсууд мэдж байгаа шүү дээ. Пүрүүсээр тосоод авсан чи яадаг юм бэ? Пүрүүсээр үйлчилсэн чи яадаг юм? Энэ чи иргэд чинь унжилт хэрэглээд болж л байгаа машин шүү дээ. Утаатай манай Улаанбаатар. Энэ хүний хилээд байгаа асуудал нь болохоор түрүүнийг $189,000 гэдэг юм байлээ. Үнэн гिचгсэн байсан асуудлыг л яриад байна л. Тэгээд энэ харин наадах төрчин 300,000-аар авж байгаа нь бол үнэн шүү гэдгийг л батлах гэдэг байна. Гэхдээ тэр үнэ бид нар итгэж байна. Харин 300,000 тэгвэл яах вэ? Юу юм бэ гэдэг дээр л яриад байгаа шүү. Гол маргаан тэр юм аа. Гол маргаан түүнээс үнэн тэд хэдтэй биш. Тэд хэдтэй биш. 36 тэрбум төгрөгөөр 50 ширхэг машин авах чинь чухал юм уу гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхэд бид нар энэ 14 дугаар сургуулийг засч чадлаггүй 200 сая төгрөг байхгүй гэдээ 3 жил хүүхдүүдийг годамжинд байлгаж байгаа шүү дээ. Гэдэг асуудлыг л бодооч гэж байгаа байхгүй юу та. За Сонгойрхон дүүргийн 2 дугаар орооны өндөр насны цэцгээ дараагийн захиаг би задлсан шүү. За монголчууд минь их орон газар шируугаа бид хайрлахгүй бол өөр хэн хайрлна гэж эсчүүд дөрвөн үлрэл уулынхаа дунд багтгаа болж уул ам бүгдэд дуртай газараа бууж сууж суурьждаг амарч зугаадаг эрхлэж тансагладаг болжээ. Хаа явсан газараа бохирдуулж хог хаягдлаар дүүргэж машин унаагаараа зүлэг нохоогоо хайр найргүй сүйтгэжээ. Савьтрхан нийслэлчүүдийн минь бахархал болсон туул голынхоо эргээр
хэсэг явж үзлээ. Тухлаад суучих зүлэг ногоочгүй болж иргэдэн тултал машин тэрэгнээрээ туучиж хог хаягдлаа орхиод явцгаачжээ. Хэсэгхэн зүлэгтэй газарт машиныхаа тавьж орхиод сайхан унаа унсан хид хідэн залууст хэлж үзлээ. Хүүхдээ сүйдрүүлж хэвтүүлэх гэсэн юм гэж 2-3 залуу эмэгтэй юмаа зөөх гэж байна. Юу сүртэй юм бэ? Танд хамаатай ингэж санаад явахыг үзлээ. Өөрөөсөө их орноо хайрлахгүй бидний их орныг хинч хайрлахгүй шүү гэсэн иргэний санаачлах ирсэн байна. Дэмжиж байна. За дугуун зам тавьж үлдөө 5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна шүү Батүл дарга гэсэн байна. 5 тэрбум 5хан гэж яригдж шүү. Одоо тэрбум төгрөг хүртэл одоо. За төр улс оронд баригдаж өвтөнд идэгдсэн юм бол нийгмийн даатгал төлөх хэрэг байна уу? Тэтгэр авч үзэхгүй байх уу? Тэрний оронд өнөөдрийн талхаал авъя гэсэн. За Наржибэг гэдэг иргэний захиаг задлцсан жоохон захиа байна. Булган аймгийн Булган сумын 2 дугаар багаас бичсэн юм байна. ТВ студийн Монгол комментод гэсэн байна. Миний энэхүү захидлыг заавал уншиж өгөөч. Би Булган аймгийн Булган суманд амьдардаг юм. Булган Мэж компанид ус түгээгчээр ажилладаг юм аа. Манай байгууллага Булган сумыг дулаан усаар хангадаг аймаг ажлын амжилтаараа дээгүүр ордог юм аа. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг энэ тэргуунд тавьж байнга туслаж дэмжиж байдаг. Намайг өвчтөө үед байгууллагын зүгээс туслаж имчилгээний төлбөрийг төлж мөн өнгөрсөн жил энэ тарианы мөнгө олгож имчилгээ хийх гэхэд минь тусалсанд Булган Мэж компанид захирал нөхөрлөл баяр ерөнхий санхүүч Нарманд голон үйлдвэрчний хороо хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж ажилтнууд минь амжилтыг хүсье. 10 дугаар усан сангийн ус түгээгч Наранчим гэсэн иргэний захиа байна. За энэ хүрээд өндөрлөе. 18 цаг 50 минут болсон. Эфирийн зүгээс бидэнд олгогдсон цаг хугацаа энд хүрээд дуусч байгаа юм. Нэгдсэн нийлсэн санс сэтгэлээ бичсээрүүлсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Монгол коммент хаягууд дээр та бүхний сэтгэлдлийг үргэлж хүлээж авахд бидэн нээлттэй байгаа. Маргааш Баасан гарагийн Монгол коммент захидлын гэсэн өдрөөр үзэгч та бүхэнд хүрнэ. За ерөнхийдөө өдрөдөртөө би энэ 7 хоногийн туршид болвол бүх өдөртөнд боломжтой захиа уншлаа. Ерөнхийдөө захидал маань ч гэсэн шингэрж байгаа юм байна. Өссөн бүх хугацаанд үндсэндээ 7500 орчим иргэний захидлыг Монгол орны өнцөг болон бүрээс хаягдсныг нь боломжоор уншиж хүргэсэн хамгийн гол нь одоо хүрх эзэндээ хурж үрдэн үзэгдсэн зүйлс нь хэрэг байдгийг бол хэлж сайн мэдэхгүй байна. Тодорхой зүйлсүүд дээр бас очих газраа хаяглагдсан захиа нь очдог байх гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Маргаашийн Монгол коммент 18 цаг тэг минутаа энэ энэ дээрээс үзэгч та бүхэнд хүрнэ. Урайгаа хэлээд өнөөдрийн дугаарыг дуусгая. Монгол комментэд нэгтгэцгээе.